Сайн байцгаана уу? Ар програмын ээлжид хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. Энэхүү видео хичээлийн агуулга их материалыг бэлтгэхдээ өөрийнхөө бичсэн статистик програмчлалын ар хэл ном болон лекцийн хичээл үзүүлэнгээс бүтээл ашиглах онцгой эрхийнхээ хүрээнд авч ашиглав. Энэ удаагийн хичээлээр статистикийн хар хэлний өгөгдлийн үндсэн төрлүүдийн заримтай танилцуулнаа. Вектор бол хар хэлний өгөгдлийн суурь төрөл юм. Бусад төрлүүд жишээлбэл фактор, матриц, дата фрейм зэргийг үүсгэхэд вектор ашигладаг. Кодын эхний 6 мөрд тоо, текст, логик утга агуулсан вектор үүсгэх байдлыг харууллаа. Мөн 1-100 хүртэлх дараалсан бүхэл тоонууд 1-5 удаа давтсан 2-оос эхлэн 2-оор нэмэгдэх 10-аас үл итрэх тоонууд бүхий вектор үүсгэх байдлыг харууллаа. Эцэст нь вектор түүний элементүүдийг дуудах байдлыг харууллаа. Векторын элемент ялгаа хүндсэн арга зам бол элементийн индекс ашиглах явдал байдаг. Индекс гэдгийг элементийн дугаар гэж ойлгож болно. Өгөгдөлд холбогдох аливаа объектын элемент автоматар индекслэгддэг. Энд индекс ашиглан объектын элемент рүү хандах боломж үргэлж нээлттэй байдаг. Мөн векторын элемент өөрийн гэсэн нэртэй байж болдог бөгөөд тэрхүү нэрээр нь ч бас дуудах боломжтой. Ар хэлний хувьд элементийн индекс 1-ээс эхэлдэг болохыг нэг ялангуяа C зэрэг өөр хэлээр код түлхүү бичдэг хүмүүс сайдар тогтоох хэрэгтэй. Үүнээс гадна сөрөг индекс бас индексийн оронд логик вектор ашиглах зэрэг чухал мэдүүлэл зохиох зүйлс бий. Энэ талаар статистик програмчлалын ар хэл номоос дэлгэрүүлэн үзэж болно. Хоёр дахь кодын хамгийн сүүлийн мөрийг тайлбарлая. Эхлэл хэсгийг нь харуул x векторын 1 болон 3 дугаар элемент рүү хандаж байна. Улмаар охигдсон утга буюу NA тогтмол онох үйлдэл харагдаж байна. Энэ нь эцсийн дүндээ ялган авсан элементүүдийн утгыг NA болгож солих тушаал болно. Энэ тохиолдолд 1 болон 3 дугаархаас бусад элементүүдийн утга хэвээрээ үлдэнэ. Вектор дан нэг төрлийн утгуудаас тогтдог. Тодорхойлбол тоон векторын бүх элемент зөвхөн тоо байна. Харин түүний нэг л элементийг тэмдэгт мөр буюу текст болговол векторын бусад элементүүд ч текст болж хувирдаг. Хэрв үүн шиг төрөл хойлолдвол утгуудын төрлийг энд харагдаж буй дүрмийн дагуу автоматар өөрчилдөг. Фактор бол чанарын өгөгдөл оруулахад тусгаалan зориулсан төрөл юм. Фактор үүсгэхэд фактор гэсэн функц ашигладаг. Харин ордерд функцийг зөвхөн дараалсан хэмжээстэй хувьсгчийн хувьд хэрэглэнэ. Энэ нь фактор функцийг ордерд аргументыг нь true гэж хэрэглэхтэй адил юм а. Дараалсан хэмжээстэй чанарын хувьсгчийн ангиудыг заахтаа тус хоёр функцийн levels аргументыг ашигладаг. Фактор хэрхэн үүсгэхийг дараагийн слайдаар харуулах болно. Чанарын өгөгдлийг фактор байдлаар оруулах нь түүн дээр арифметик үйлдэл гүйцэтгэх гэх мэтчлэн наад захын механик алдаанаас сэргийлэх нэг арга болдог. Практикаас харж анзаарч байхад статистикийн зарим програмд оруулсан чанарын өгөгдөл дээр арифметик үйлдэл хийх, жишээлбэл дунджийг нь олох явдал буюу байж болшгүй алдаа нэлээд түгээмэл байдаг. Харин R програмын хувьд фактор дээр тухайлбал арифметик дундаж олох мин функц дуудвал алдаа буцаагаад огт ажилтдаггүй. Энэ слайд дээр фактор хэрхэн үүсгэхийг харуулсан жишээ орууллаа. Data frame бол фактортай л адил статистик өгөгдөлд зориулсан төрөл юм. Data frame дотор олон янзын хувьсгч оруулах боломжтой. Ингээнээр хэлбэл үүнийг ердийн хүснэгттэй адилтгаж олно. Баган тус бүрэн тусдаа хувьсгч буюу өөр төрөлтэй байх боломжтой. Харин мөр тус бүрэн туршилтын нэг үр дүн буюу төрийн нэг элемент байна. Слайд дээрх жишээгээр 3 баган буюу хувьсгч, 2 мөр буюу туршилтын 2 үр дүн бүхий өгөгдөл оруулж буй байдлыг харуулв. Data frame функцийн string-s factors аргументын утгыг false гэж өгсөн нь name хувьсгчийг фактор болгож хувирахгүй байх зорилготой юм. Хүснэгтийн нүдийг түүний байрлах мөр болон багны дугаар буюу индексээр тодорхойлж болдог. Тэгвэл data frame нь хүснэгт шиг тул түүний мөр болон багны хос индексээр элементийг нь ялгаж авах боломжтой. Хос индексийн эхнийх нь мөр, удаах нь багны дугаарыг заах бөгөөд хооронд нь таслал тавьж тусгаарлана. Бас мөр болон багны индексийн оронд түүний нэрийг ашиглаж болдог. Мөрийн индексийг хоосон үлдээх нь бүх мөрийг сонгон авч буй хэрэг юм. Багны хувьд ч бас яг үүнтэй адилаа. Data frame баг нь буюу хувьсгчийг нэн тэргуунд тавьдаг тул индексийн хаалт дотор таслал тавиагүй үед өгсөн индекс ба нэрийг багны индекс ба нэр гэж хүлээж авдаг.
R хэлний матриц бол математикт авч үздэг матрицтай яг адил юм. Нөгөө талаас матрицын элементүүдийг вектор байдлаар өгдөг тул вектор шиг дан нэг төрлийн утгаас тогтно. Ерөнхийдөө матриц нь мөр болон багна гэж үрж байрлуулсан мэт харагдах боловч угтаа үргэлжилсэн урт вектороос төдийлөн ялгардаггүй. Энэ буй матриц үүсгэх матрикс функцийн хэрэглээ харваас илэрхий ойлгомжтой юм. Мөн тус функцэд by row гэдэг аргумент байдаг бөгөөд үүргийг нь дараагийн слайд дээр тайлбарлая. Энд эхлээд матрикс функцийн by row аргументын тайлбар орууллаа. Дараа нь матрицын элемент рүү хандах байдлыг харуулв. Хамгийн сүүлд нь матрицын элемент рүү хандахдаа хос биш индекс ашиглавал өөрөөр хэлбэл таслал тавилгүй бичвэл ямар учиртай байхыг авч үзье. Энд бичсэн шиг тохиолдолд матрицын багнуудыг дор дороос нь залгахад үүсэх багна векторын 3 дугаар элемент рүү хандах болно. Тиймээс ч матрицыг үргэлжилсэн урт вектороос төдийлөн ялгарахгүй гэсэн билээ. Бас хэрв та анзаарсан бол RStudio програмын environment хэсэгт матрицын тухай товч мэдээлэл харуулахдаа түүний мөр болон багны тоо бус харин яг векторын шиг нийт элементийн тоог нь л харуулдаг. List бол R програм дахь өгөгдлийн хамгийн уян хатан төрөл юм аа. Тиймдээ ч үүн дотор олон янзын хэлбэртэй ижил биш хэмжээтэй объектуудыг оруулж болдог. Бас листийг мод хэлбэртэй салбарсан өгөгдөл хадгалахад ашигладаг. Иймдээ ч XML, JSON зэрэг форматтай өгөгдлийг R програмд оруулахад энэ л төрлийг нэн тэргүнд ашигладаг билээ. Жишээ кодын сүүлийн хэсгийг анхаарна уу? Энд буй давхар дөрвөлжин хаалтыг ашигласан үед элементийн зөвхөн утга руу л ханддаг. Заримдаа энэ үхнийг мэдгүйгээс болж нэлээд хүнд бэрхшээлтэй тулгарх явдал тохиолддог шүү. Иймд энэ мэтчлэн түүртэлгүй ажиллахын тулд R-ыг сайтар сурч эзэмших хэрэгтэй бөгөөд үүнд статистик програмчлан R хэл ном чамлахааргүй тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Энд өгөгдлийн бусад төрлийн талаар товч мэдээлэл орууллаа. Эдгээрээс типлийн талаар дэлгэрүүлж ярив. Харин хугацаанд цуваа массив төрлүүдийн талаар статистик програмчлан R хэл номоос дэлгэрүүлж үзээрэй. Table бол data frame-ийн орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж өөрчилсөн хувилбар юм. Үүнийг ашиглахын тулд table багц суулгаж ачаалсан байх шаардлагатай. Энэхүү багц нь tidyverse багцын бүрэлдэхүүнд багтдаг. Өөрөөр хэлбэл tidyverse багцыг суулгахад уг багц дагаж суудаг. Table ба data frame-ийн хооронд багахан ялгаа бий. Үүнд нэгдүгээрт тэмдэгт мөрийг фактор төрөлд хувиргадаггүй. Хоёрдугаарт хувьсагч буюу багны нэр дээр нарийн шаардлага тавьдаггүй. Өөрөөр хэлбэл өгсөн нэрийг автоматар өөрчилдөггүй. Иймд хувьсагч буюу багныг нэрлэхдээ янз бүрийн тэмдэгт бүр хоосон зайч ашиглаж болдог. Гуравдугаарт мөрийн нэр байхгүй. Дөрөвдүгээрт үүсгэхэд харьцангуй уян хатан байдаг. Тухайлбал table үүсгэх зорилттой table функц нь нэг урттай вектороор хувьсагч үүсгэх, бас table-ийн өөр хувьсагчийн хувиргалтаар тодорхойлогдох хувьсагч үүсгэх зэрэг боломжтой. Их хүсүүдтэй ялгаа байхгүй тул table ашиглахад data frame ашиглахаас илүү хүндрэл учирдаггүй.